Ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоотой байгаа. Хөдөө орон нутгаас ирж байгаа асуултуудын 6 наснуудыг яах юм бэ? Хөдөө орон нутагт хүндрэлтэй байна. Хичээлийг нь хөтөлбөр бас өндөр байна гэж. Олон улсын жишгээр бол 1-2 дугаар ангил одоо энэ хичээлийг нь хөтөлбөр агуулга нь одоо бас харьцангуй хөнгөн байх. Энэ чиглэл рүү нь явуулах. Ялангуяа энэ хөдөө орон нутгийн бол хүсэж байгаа чинь бүр 7 настайгаас нь оруулж болдгоо мүү гэд. Энэ дээр нэг бодиттой яг үр дүнд хүрэхүйц алхмыг бодлогыг оруулж ирээч гэж танаас хүсэж байна. Бага ангийн хүүхдийн ялангуяа 6 настай хүүхдийн одоо энэ юуны тухайд бол эсэлтийн тухайд бол энэ таны хэлээд байгаа үнэн одоо хөдөө орон нутагт бол үнэхээр одоо нийгмийн юм айхтар ийм асуудал болж байгаа. Тэгэхээр бид бол багийн баг сургууль гэсэн концепцийг гаргаж ирээд одоо энэ багийн баг сургууль дээрээ бол одоо зөвхөн баг сургуультай хүүхдүүд эцгийнхээс дотор байранд одоо очиж сурахгүйгээр ингээд суралцах юм боломжтой. Түүний зэрэгцээ боловсролын ерөнхий хууль дээр бас заалтыг хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол зөвшөөрлөө аваад 7 наснаас бас оруулж болдог. Ийм бас нэг юу байгаа. Заалт бол бий.